байцгаана уу? Түүхэн жимээр нэвтрүүлдэг Чойжин ламын сүмүзэгс та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэж байна. Сайн байцгаана уу? Түүхэн жимээр нэвтрүүлдэг та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Манай зөрчил амьд Чойжин ламын сүмүзийн захирал Отгон Сүрэн өргөцсөн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За юуны өмнө баярын мэнд хүргэе. За баярлалаа. Чойжин ламын сүмүзийн байгуулагчдын 110 жилийн музей 80 жилийн өчигдөрхөн болж өнгөрлөө. Тэгээд энэ өдөр музей байгуулагдсан түүхээ ингээд ахаад эргээд хахад 110 жил байна. Уртутаа хугацааны түүх дээрээс нь 1937 оны хөдөлгөөний үед бид нар 17 мянган данаараа буудан олж 1700 гаруй сүмүүд Штасын ард түмэн өөр соёл руугаа төвлөрсөн ард түмэн. Тэгэхээр ийм сайхан хүмүүсийн ингэж үлдээ энэний өнөөдөр захирлыг эмгэгтэй хүн хийж байна гэдэг байна. Их сайхан санагдаж байна. Тэгээ өчигдрийнхаа сайн сайхан энэ сайхан баярын сайн сайхан гэдэг ярих. За баярлалаа. Ер нь энэ жил одоо Чойжин ламын сүм маань өөрөө 1904-өөс 1908 онд байгуулагдсан байдаг. Тэгээ энэ бол хоёр дахь сүм нь. Анхны сүм бол 1900 онд байгуулагдсан. Тэгээд бас өчиг битүүлгээр бол шатсан юм төвхтэй. Тэгэхээр энэ одоо 1904-өөс 1908 онд байгуулагдаад өнөөдөр 110 жилийн ай гэдэг маань сүм байгуулагдсан болоод. Ингээд 1930-аад он хүртэл бол Эрдэнэ нийлэх тунгалаг бишрэл Чойжин лам тусаа хайдын одоо шашин намын үйл хэрэгтэй явуулаад 250 орчим хурлын ламтайгаар үйл ажиллагаагаа явуулж исэн. Одоо сая таны хэлсэн 30-аад оны сүүл хэмтүүлтэй он жилүүд хүртэл бол чи бол тухайд ном хүрчижээ. Хүрчижээ. Тэгэхээр тухайн үедээ бол одоо бид нэр энэ Монгол төрийн сахиусны өргөө 110 жил гэдэг энэ одоо ном юм сайхан үзэсгэлэн гаргалаа л да. Бид нар бас 1900-аас 2018 17 он хүртэл одоо Чойжин ламын сүм байгуулагдсанаас музей болсон түүхийг харуулсан эмхтгэл гаргасан. Тэгэхээр ингээд бид нэр архивд суугаад энэ түүхээс хөөд баримтаа судлаад үзэхээр ерөөсөө л энэ Чойжин ламын сүмээс музей батлах түүх бол их зузаагийн одоо баримтын эмхтгэл боллоо. Тэгээ эндээсээ бид нар улбаалаад цаашид олон одоо номын маань санаа төрсөн. Ойгоо одоо ухтаад бид бол олон ажил хийсэн маань одоо саяны одоо сэргийн засвар гэдэг өчигдөр манайх сэргийн засвар дурсгал барилгын сэргийн засвар тулгамдж буй асуудлууд хэлцүүлэг өгнөлээ. За энэ бол бас их чухал ач холбогдолтой юм. Тэр эмгэтгэлээс л улбаалаад ингээд олон салаа бүтээлүүдийг гаргах хэрэгтэй юм байна гэдэг одоо манай эрдэмтдийн судалгааны хамт олон маань гэдэг шийдвэр гаргаад тэгээд манай энэ судалгааны багийн нэр хөтөлбөрийн үйлдвэрлэлийн одоо Чойжин ламын сүм 110 жилийн байгуулагдаад 10 гаруй бүтээлээ гаргасан байна. Энийг бас одоо өчигдөр олон нийтэд танилцууллаа. За бас түрүүн миний дурдсан дурсгал барилгын сэргийн засварлалт тулгамдж буй асуудлууд бол өнөхөр өнөөдөр тий дурсгал барилгад байрлаж байгаа музей одоо гандан хий олон байгууллагуудын энэ барилгаа хадгалж хамгаалах сэргийн засварлах асуудал бол өнөөдөр Монгол улсад бол их тулгамдсан асуудал байгаа. Яг тэгэхээр 1973 онд одоо энэ сэргийн засах гэдэг газар гэж одоо байгуулагдчихсан байна л да. Тэгэхээр энэ газар маань 1995 он хүртэл ажиллаж байхдаа
ерөөсөө бүтэц зохион байгуулалтын хувьд одоо бүх мэрэгчлэлтнүүд нь байсан. Яг одоо тэр нарийн мэрэгжлийн зураг төсвийн гаргадаг архитектор нь мужаантайгаа одоо ийм нарийн мэрэгжлийн хүмүүс байж байгаа 1995 он өмнө хөгжлөлтөөр ингээд татан буугдсан байдаг. Тэрнээс хойш ерөөсөө сэргийн засварлалтын байгууллага байхгүй өнөөдрийн хүртэл одоо эзэнгүүцсэн байдалтай. Тэгэхээр энэ өөрөө нөгөө түүхэн дурсгалт байдлаар байрлаж байгаа. Одоо өнөөдөр манайх шиг музей, Богд хааны ордон музей, Эрдэнэ сувын музей гэх юм энэ музейнүүдийн хувьд бол бас одоо хэцүү байдаг. Яагаад тэгэхээр энэ сэргийн засварлалт өөрөө их том хөрөнгө оруулалт шаардлагатай. Бид нар энэ баримтын эмчилгээс бас юг олж харсан гэхээр тэр 50-аад он, 60-аад он, 70-аад оны үед бол маш их төл засгаас бол энэ түүхэн дурсгалт барилгатай их одоо хөрөнгө оруулалт хийдэг. Их одоо олон судалгаа, бичиг баримтуудыг гаргаж ирсэн байна. Тэр үедээ бас хятадаас мэрэгчлэлтэй уурж авчрах нь зүйтэй юм аа. Ингээд хятад мэрэгчлүүд нь тэр одоо урилгаар нь бас ирсэн байна. Ирээд энэ Чожин ламын сүм музей, Богд хааны ордон музейг бас сэргийн засварласан байна. Тэр үед бол зохицоор нэлээд том засвар хийгдсэн байна. Тэр 70-аад оноос хойш бол ерөөсөө сэргийн засварлалт бол дандаа хэсэгчилсэн маягаар одоо ингээд нөгөө дээрээс бороо орохоор нь одоо яг тэр хэсгийг нь застдаг ч юм уу. Тэгээ ингээд хэсэгчлээд яваад хахаар цаашдаа одоо ерөөсөө манайх чинь ингээд сэргийн засварлах цогцоор нь гэдэг энэ асуудал их чухал байна л да. Тэгэхээр одоо гадаад орнуудад энийг те сэргийн засах хөтөлбөрөө боловсруулад ингээд тэрнийхээ дагуу хөрөнгө төсвөө байнга хийгээд ингээд явдаг юм байна. Монгол ч гэсэндээ уг нь тэр төгс соёлын дурсгалт үеийг одоо сэргийн засварлах хөтөлбөр гэж байсан. Энэ одоо 2015 он дууснаас хойш одоо энэ сэргийн засварлалтын хөтөлбөр маань зогсчиход байгаа. Тэгэхээр энийг бас үргэлжлүүлэх шаардлагатай байна. Тэгэх юм бол бас энэ бодлогын хэмжээнд бас их том ажил байх гэж бодож байгаа. Дээрэс нь энэ музей өөрөө эзэмшигч байгууллага л да. Тэгэхээр хуулиндаа соёлын үеийн тухай хуулиндаа эзэмшигч байгууллага буюу одоо Чожин ламын сүм музей бол энэ сэргийн засварлалтын ажлыг хийх эрхгүй. Энэ сэргийн засварлалтыг ямар байгууллага хийдэг вэ гэхээр Төв соёлын сэргийн засварлах тусгай зөвшөөрөл бүхий компани нэ гэж хуулинд тусгалсан байдаг. За мөн одоо энэ тэр компаниг шалгуулах нь тендер тухайлаар зохицуулагддаг байгаа. Тэгэхээр эзэмшигч байгууллага болох музей бол энэ дээр одоо шийдвэр гаргах өөрийн энэ чинь боловсрол соёл шинжилгээ спортын яамны харьяа байгууллага, төсвийн байгууллага. Тэгээ манай төсөвт бол өөрт сэргийн засварлалтын төсөв байдаггүй. Манад өөрт бас сэргийн засварлагч гэдэг орон тоо байхгүй. Тийм болохоор бид нар энэ сэргийн засварлалтын ажлыг бол хийх нь хориотой хуулиараа. Харин ч бүр энэ талаар хийх юм бол бид нар шийдвэрлэх юм зөрчлийн тухай хуулиар зохицуулалттай байдаг. Тэгэхээр ер нь бол энэ дээр улсаас яг бодлогын түвшинд энэ хөрөнгө гаргаад энийг зохицоор нь авч шийдэх шаардлагатай байна. Хүний нөөцийн үеч гэсэн сэргийн засварлагч нарыг төрүүлэх тийм ээ. Яг бодлогын хүрээнд энэ зохицоор нь авч үзэх гэж. Энэ хүү сүм маань гол сүм буюу хурлын сүм. Хурлын сүмд 1937 оны хүртэл өдөр тутмын хурал нам үйл ажиллагаа явагдажсэн. 50 гаруй лам 3 жасаатаар үйл ажиллагаа явагдаж байна. За сүмийн хойморт Бурхан багш 2 шавын хамт 18 дугаар зууны үеийн бүтээл гуйлаар хөөлгөж алтаар шалж бүтээсэн бүтээл байна. Баруун талд нь Бурхан багшийн баруун гар талд сүмийн түргэн болох Чожин лам буюу Лувсан хайдын цаасан шуумал дүр. Зүүн талд нь тухайн үеийн хүрээний одоо хамбаар 30 гаруй жил ажиллаж байсан 7 дугаар Богд хаан болон 8 дугаар Богд хааны номын багш мөн за Чожин лам Лувсан хайдын номын багш Янзан хаан Балтан Чоймблийн цаасан шуумал дүрийг бүтээн залсан байна. Энэ хүү сүм маань одоо хурлын сүм байсан гэдэг утгаараа тухайн үеийн одоо хурал намыг хэрэгжилжсэн бүх шашны хэрэгсэл хөгжмүүд нь бүгд тухайн үеийн эрэмт дараалал байрлалын дагуу өнөөдөр хүртэл хадгалагдаж ирсэн байна. За манай музейн хувьд 80-аад орчим одоо цамын 18 дугаар зуунаас 19 дугаар зууны хүртэлх 80-аад орчим одоо цамын багууд 2 иж бүр өмсгөл хадгалагддаг. За гол хэсгээр бол одоо уур хийцээрээ гайхамшигтаад одоо тооцогддог. Их хүрээний хийцийн цамын багууд мөн цамын иж бүр өмсгөл одоо хадгалагдаж үлдсэн байна. За тэгээд дээд талд нь одоо сүмийн баруун болон зүүн хэсгээр Бурханы шашны будын шашны 10 хангалж гол сэхүүс болох 10 хангал 10 төгшин сэхүүсийн шүтэн зургуудыг залсан байна. За мөн дээд хэсгээр нь дээд хэсэгт нь Бурхан багшийн шавнар болох 16 найдангууд мөн 4 махран зэг дүрсэн зурсан чулуун бар зургуудыг барилуулж тавьсан байна. Сүмийн үүд хэсэгт цамын иж бүр өмсгөлүүд болох их хүрээний хийц
За энийг хасч болно тий. Их хүрээний хийц бүхий өмсгөлүүд болох улаан жамсран болон гомб бурхны өмсгөлүүдийг байрлуулж тавьсан байна. За баруун талд байгаа гомб бурхны улаан жамсран бурхны өмсгөл нь одоо дэлхийд төдийгүй Монголд одоо хамгийн ур хязгаар маш гайхамшигтай тооцогддог. За ер нь хамгийн хүнд жинтэй хамгийн том хэмжээний өмсгөл гэж зүйн ёсоор хэлэгдэнэ. За нийтдээ 70 орчим кг жинтэй зөвхөн шүрэн баг бүхийн өмсгөл нь толгой өмсгөл нь 30 гаруй кг жинтэй 6000 гаруй далайн цэвэр шүрийг хүний нүүрний булчингийн эргэлтийн дагуу шигтгэж хийсэн хоор нандин хосгүй сайхан бүтээл нь энэхүү сүмд ингэж хадгалагдаж байна. Тухайн үедээ улаан жамсан бурхны энэхүү өмсгөлийг маш одоо өндөр том биетэй лам хүн маш удаан хугацаанд нэм бясалгал хийсний үндсэн дээр өмсдөг байсан. За зүүн талд нь бол махгал буюу гомб бурхны өмсгөл. Ерөнхийдөө манай музейн хувьд байгаа музейд хадгалагдаж байгаа 80-аад одоо өмсгөлөөс цамын баг нь бол их хүрээний чойр, гэсэр гэх мэтлэн одоо газар хийц бүхий цамын баг өмсгөлүүд байгаа. За тэгээд яг гол хэсгийн эдгээр түрүүний миний нэрсэн бүтээлүүд бол одоо их хүрээний хийцэд одоо хамрагддаг ийм гайхамшиг сайхан бүтээлүүд байна. За гол сүмийн баруун хан дагуу бурхан багшийн шавнар 16 найдангуудын зэсхөөмөл алчармал дүрийг байрлуулж тавьсан байна. За эдгээр бүтээлүүд нь 18 дугаар зууны сүүл 19 дугаар зууны их үед хамрагддаг долноор хийцийн бүтээлүүд байна. За мөн энэ сүмд одоо хадгалагддаг маш гайхамшигтай бүтээлийн нэг нь одоо бурханы тухайн үеийн их хүрээний уран баримлж одоо уран сэлбэрчин балганы бүтээл болох дөрвөн одоо бурханы орныг харуулсан гайхамшиг бүтээл хадгалагддаг. Энэхүү бүтээл нь одоо нэг ч хадаас ороогүй өглөөрөгдөх, чагтлах, онцлог аргаар бүтээсэн гайхамшигт бүтээл хадгалагддаг. За балган гэдэг энэ хүн маань 19 дугаар зууны сүүл 20 дугаар зууны их үед амьдарч байсан Завхан аймгийн харьяат одоо ийм хүн байсан байнамаа. За тэгээд мөн энэхүү сүмд манай музейд одоо хадгалагдж байгаа гайхамшигт үзмрүүдээс 80-аад үзмөр нь Монгол улсын одоо хязгаарч тавтагдчихгүй хосгүй үндэв хадгалагдаж одоо бүртгэгдсэн байдаг. За тэдгээр бүтээлүүдийн нэг болох одоо Оточ 8 манал бурхан багшийн хамт бүтээл нь одоо бүтээл байна. За энэхүү бүтээл нь 19 дэх зууны үед амьдарч байсан уран хатгамалч аюушин бүтээл тухайн үеийн одоо маш торгон утас болох хадагны утас болох самбай хадагны утсаар уусгаж хатгасан ийм гайхамшигтай бүтээл энэхүүс нь хадгалагдаж байна. Энэ сүм байж байгаад ерөнхий сайд амар маршал Чойбсон нарын шийдвэр болон одоо
тухайн үеийн одоо манай эрдэмтдийн судлаачид Оросын архитекторч Василий гээд энэ олон хүмүүсийн хичээл зүтгэлээр бол энэ Чожин ламын сүмийг үзэсгэлэн судалгааны одоо зорилтоор цаашид музей болгох зүйтэй маа гэдэг ийм шийдвэр гараад өнөөдрийн одоо музей болсон 80 жил гээд байгаа маань 1938 оноос энэ шийдвэртэй холбогдуулаад бид энэ 80 жил яваад тэмдэглээд байгаа. Ингээд музей болоод ер нь 20-д жил манай Монгол улсад ирсэн гадаад дотоодын зочид төлөөлөгчид тусгай хүмүүст одоо бас энэ музейг үзүүлдэг байсан. Түүхийн баримтад бол хаалттай музей гэж одоо тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр хаалттай музей байдлаар 20 жил бол үйлчилж иржээ. Ингээд 1960-ад оноос хойш өнөөдрийг болтол олон нээлттэй музей болсон. Ингээд манай Чожин ламын сүм музей бол 20 ажилтнтай Монгол улсын хосгүй үнэт 6,000 гаруй одоо үзмэрийг хадгалж хамгаалж байна. Өндөр гэгээн зам газрын мөтрийн болоод сургууль эзэн бүтээлүүдтэй жилдээ 30,000 гаруй одоо үзэгчдэд үйлчилдэг ийм байгууллага. За мөн одоо эрдэм шинжилгээ судалгааны байгууллага гэдэг утгаараа бид бол бас нэлээд олон одоо ном тохиомлуудыг бас олон нийтэд хүргэсэн. Ер нь бол эрдэм шинжилгээний судалгааны ажил бол одоо хийх ажил нь олон нийтэд хүргэж байгаагаар л хамгийн одоо гол ач холбогдолтой юм гээд бид бас сүүлийн энэ жил ажил дээр бол нэлээд хичээж ажиллаж байгаа. За мөн бид сүүлийн одоо 10-ад жилд бол бас 10 гаруй төслийг бол хэрэгжүүлсэн байна. Энэ Чожин ламын сүм музейн үйл ажиллагааг одоо төвчүүлэх тийм ээ олон нийтэд таниулан сурталчлах төрлийн энэ дээр одоо бас манай байгууллагт маш олон иргэн байгууллага гадаадын одоо хүмүүсийн дэмжлэг тусалцаа бол өгчээсэнд бид бас энэ таршинд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Хамгийн сүүлд гэхэд бид Монголын урлагийн зөвлөлтөд хамтраад Австралийн Рожер Перригийн санхүүжилтээр Чожин ламын сүм музейд учирч болох эрсдлийн нөлөөллийн судалгаа гэдэг 9 төрлийн судалгаа бол хийгдсэн. Энэ 9 төрлийн судалгаа нь бол одоо ерөөсөө одоо байгаль цаг угаарын хувьд ямар байна, барилга байгууламжийн хувьд одоо ямар байна гэдэг юм геолог, геодез гэх их нарийн судалгаанууд хийгдсэн л дээ. Тэгэхээр энэ 9 төрлийн судалгаанаас бид юу ойлгож авсан бэ гэхээр ер нь энэ цаашид энэ музейн эргэн тойрондох байгууллагууд энэ музейтэйгээ хэрхэн харилцаатай нийгмийн одоо бас судалгаа хийгдсэн. Тэгэхээр эндээс одоо бид нар их маш олон юмыг ойлгож авлаа. Эргэн тойрны байгууллагуудтайгаа бас хамтарч ажиллах, энэ дээр одоо энэ төв соёлын үеийг хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэй юм байна. Эндээс бас бид нар зөвлөмж гаргасан байгаа. Энийг бас одоо ном болгон хийгээд одоо олон нийтийн хүртэл болгосон. За мөн бид нар одоо Чожин лам усан хайдаг түүний одоо эхнэр болох сүрэн хорлоогийн яг одоо баримтаас өмхөлсөн юм сайхан ном болол гаргасан. За мөн одоо энэ ойгоо өгтөд Монгол төрийн сахиусны өргөө 110 жил гэсэн ийм одоо гэрэл зургийн баримтад тулгуурласан ийм үзэсгэлэн гаргасан үүнтэйгээ холбогдуулаад бас цомог гаргасан байгаа. За мөн Чожин ламын сүм музейд хадгалагдж байгаа хосгүй үнэт үзмэрүүдээс бүрдсэн шүтэн зураг гэдэг номынхаа нээлттэй өчигдөр бид ойгоо тохиолдуулж хийлээ. За мөн Чожин ламын сүм музейн дурсгалт барилгын сэргээн засварлалт 1940-с 2018 гээд бас одоо энэ Чожин ламын сүм музейтэй холбогдолтой сэргээн засварлалт юу нэгдэжсэнийг одоо судалсан ийм баримтын эмгэтгэлийг бол гаргасан байгаа. Гэх мэтчлэн бид бол одоо бас ном бүтээлүүдээр анхаарч байна. Бас АСЕМ гээд 2016 онд болсон шүү дээ Монгол улсад. Тэр үеэр бас АСЕМ-ийн хүндтэй зочдын гарын бэлэг болох Mongolian Arts гэдэг энэ каталог бол бас манай Чожин ламын сүм музейгээс одоо музейн үзмэрүүдээс бүрдсэн ийм сайхан одоо цомгийг бид олон нийтэд гаргасан байгаа. Энэ нь бол манай АСЕМ-ийн хүндтэй зочдын гарын бэлэг болж хүрсэн. За ер нь бол одоо юу нэг гоё. Одоо би халуураад асууж байна. Харин тийм. Тэгвэл ингээл шүн музей анхдагч болсон музей бол танах шүү дээ, тийм ээ. Бид бол 2 дахь удаа уулзч байна. За тэр үед бол яг шүний музей нээлт хийчихсэн. За тэгэхээр тэр шүний музейг зохион байгуулах дахид цаашаа дахид зохион байгуулах боломж хэрэг монголчууд хэр сонирхсан, яаж хүлээж авсан, иймэрхүү арга хэмжээ монголчууд хэрхэн туссан. За шүний музей үйл ажиллагааг би Монголын уран зургийн галерейд 2006 онд ажиллаж байхдаа юу хийжсэн. Тэр үед энэ шүний музейг хийвэл ямар уу гэдэг бас музейнийтэй санал солилцчихсэн л да. Би нөгөө
Японы бүгд найрамдах герман улсад сурч байхдаа тэнд энэ шөнийн музей гэдгийг үзээд ямар гоё юм бэ, Монгол бас бол их гоё юм байна да гэж санаа аваад тэгээд тухайн үед бас нэг хэрэгжиж чадаагүй маа. 2010 онд би энэ музейд томилогдож ирээд 11 онд нь энэ музейд энэ шөнийн музей хийж үзье гэдэг яг өсөхтэй хамтлаг нөгөө авиаслаг Азчууд нөгөө тэмцээнд оролцоод сайхан амжилттай оролцоод ирээд монголчуудгаа золгоог байсан. Тэгээд би өсөхтэй хамтлагийн ахлагч нөгөө Ариун болттой ярьжсэн байхгүй. Энэ шөнийн музей гэдэг юм байдаг юм аа. Энийг нөгөө Монгол хиймээр байна. Тэгээд урлагийн байгууллагатай хамтруул их сайхан болох гэдэг. Танаа хамтлаг ингээд манай дээр ирээд хамтдаа шөнийн музей хийвэл яаж юм гээд. Тэгээд одоо тал дээр театр бий болгосон доо. Энэ чинь нөгөө урлагийн байгууллага биш болохоор тайз байхгүй, гэрэлтүүлэг, хөгжим саунд гэдэг одоо их нарийн юмнууд нь бол байхгүй. Тэгэл төсөл бичсэн. Яагаад тэгэхээр манай төсвийн байгууллага ийм том хэмжээний одоо ажил хийхэд хэцүү. Тэгээд төсөл бичээд байгууллага хүмүүсээр яваад дэмжлэг хүсээд тэгээд яг тодорхой хэмжээгээр дэмжигдсэн 100% дэмжигдэн гэж юу байдаггүй. Тэгээд тодорхой хэмжээгээр дэмжигдээ. Тэгэхээр бусад санхүүжилттэй хаанаас болох вэ гэд бид нар бодоод билет зарьяа гэд анхны одоо жилдээ 500 судал бэлдсэн. Тэгээд одоо яана энэ 500 битэл 50 хүн ч ирэх үгүй юу гэж их л эрсдэлтэй л юу гаргасан л да, зориг гаргасан. Тэгээд бэлдээд өөрсдөө чичээгээл нөгөө хамтлах мааж гадаанаа бэлдээд бид нар тэр шөнийн музей хөсгөлтөн гэж хийж байгаа анхныхаа жил. Тэгээд бид нартай бас зориулаад ийм үзэсгэлэн дэглээд манайх ч бас байнгын үзэсгэлэнтэй газар л да. Тэгээд гол сүмдээ нэг жижигхэн үзэсгэлэнгийн юм одоо орчин бүрдүүлээд тэнцэнэ нэг тусгаалсан үзэсгэлэн гаргасан. Осгүй бүтээлүүд гэдэг. Тэгээд билетээ зарсан чинь их сайн борлуулагдаад хүмүүс бүр манайхан ч нөгөө тулгаж ирээд бүр нөгөө билет дуусаад гадаа билет асуугаад тэгээд 500 судал маань дүүрээд бид нар маш их баярлсан. Яагаад тэгэхээр бид нар өргөө гарсан. Өргөө битгээл тэр битгээл орлого олсон. Музейн түүхэнд байхгүй одоо тийм сайхан орлогыг бид нар олж илаа. Тэгээд бас энэ ташрамд тэр төслийн маань дэмжиж ирсэн байгууллага одоо хүмүүст их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн манай одоо энэ шөнийн музей жил болгон ирж үздэг. Тэгээ энэ хүмүүс бол маш том хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээ бид нар бас энэ жил болгон ирээд байгаа энэ хүмүүсийг одоо улмал тэ сэтгэлийг нь баясгах юмсан, улмал одоо энэ ирж байгаа сэтгэлийг нь тэ даах юмсан гэж хичээж бол ажилтдаг манай хамт болон. Тэгээ ер нь бол энэ шөнийн музейгээр бол бид нар төсвөөс мөнгө авдаггүй. Төсвөөс санхүүжилтгүйгээр бид нар яг төсөл бичээл яг төслийнхаа хүрээд за тэгээ билет зас зардаг. Тэр билетийнхаа орлогоороо бид нар тэр зардлаа нөхөтгөл ийм л юутай зарчимтай явж ирдэг. Тэгээ орлого олохоор тэрийг ариу улсдаа тушаадаг. Ийм төсвийн байгууллага учраас тийм. Монголчуудын сүм гэдэг уран барилгын дурсгал бол өөрөө гайхалтай л да. Нэг шиг хадаас арга хүмүүжлөө хөвөө, паац, тайз гэдэг. Үнэхээр одоо бахархан гайхамшигтай юм зүйл л дээ. Тэгэхээр та бид нар монголчууд өнгөрсөн жил өнөөгөө үзүүлэх хүмүүсийн аян явуулахад ямар их хүмүүс тийм өдөржин орж ирсэн билээ. Энэтэй холбоотой та бүхэн 6 сарын 1-нд ч юм уу хүүхдүүд музейг өнөөгөө үзүүлэх ийм арга хэмжээ зохион байгуулж болох уу? Бид нар одоо нөгөө мөнхөө 7 хоног гэж баг жилдээ ер нь нэг тиймэрхүү өдрөөр үзүүлээд дээ шүү. Тэгээд тэр өдрөөр бол бас манай монголчууд маань соёл урлагийнхаа ямар их одоо дуртай яасан сайхан үздэг гэдгийг бид нар харлаа шүү. Тэгэхээр энийг нэлээд сайн зохион байгуулалтанд л оруулж өгөхгүй бол бид нар чи өөрсдөө хүний нөөц цөөтэй. Тэгээд маш олон хүмүүс ирээд нөгөө үзмрийг маань гинтийг хаюул тулгарх магадaltaй байсан. Тэгээд бид нар тэр үед бол бас нэлээд сандарсан яг үнэ хэлэхэд. Тэгээд яг одоо энэ тийм үйл ажиллагааг ингээд байнга ингээд хэрэгжүүлэн гэх бид нар бас одоо нэлээд бэлтгэлтэй зохион байгуулалтанд ороод ингэж явах хэрэгтэй юм билээ. Яг тэр 7 хоногор бол ерөөсөө маш их хүн дарсан шүү дээ. Бид нэр бол цайж уухгүй ерөөсөө өглөөнөөс орой болтол үйлчилсэн. Тэгээд манай Чажил амын сүмцийн тухайд бусад музейдэг бодвол төвийн халаалт ерөөсөө байхгүй. Энэ хэрмэн ашинд төвийн халаалт байхгүй. Төвлөрсөн шугамд холбогдоогүй. Өөрөө биеэ даасан гүний удагтай. Тэгээд тэр гүний удагаас бид нэр одоо ундны хэрэглээний усаа хангадаг. Тэгээд түрүүний миний хэлсэн эрсдлийн нөлөөллийн судалгаагаар бас энэ гүний удгийн усыг маань ууж болохгүй гэдэг одоо дүгнэлт гарсан. Яасан гэхээр энд эргэн тойронд байрлаж байгаа машинуудын энэ зогсоол эндээс доошоо одоо хөрсөндөө нэвчээд энэ усанд ч одоо нефтийн агуулмж байна гэх. Ингээд бид нар одоо ус уух боломжгүй тэгээд нэг ясандаа одоо халаалтгүй усгүй газар л болчиход байна. Тэгээд энд одоо бас яг л нэг юм сэтгэл зүрхээ зориулсан юм хэдэн хүн бас ажилтдаг юм байгаа. Тэгээд тэр өмнөгөө үзүүлэхийн тухайд бид нэр 6 дугаар сарын 1 буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бол
жил болгон бүтээлч хүүхдүүд гэдэг үйл ажиллагаа зохион байгуулдаг. Одоо сүүлийн 5-6 жил зохион байгууллаа. Уламжлалт болсон манай ажил байгаа. Тэгэхээр бид нар бүтээлч хүүхдүүд гэдэг үйл ажиллагаар угаасаа ерөөсөө хүүхдүүдийг үнгүй үзүүлдэг. Тэр өдөр юу болдог вэ гэхээр хүүхдүүдийн урлагийн боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрийг бид нар боловсруулдаг. Тэнд нь хүүхдүүд дуудуулдаг, бүжгэлдэг, каллиграфаар бичдэг, зураг зурдаг, баримлаар одоо ингээ өөрсдийнх нь хүүхдүүдийн бүтээлч одоо үйл ажиллагааг дэмжих зорилготой. Тэгээд хүүхдүүд маань тэндээс мундаг сайхан хүүхдүүд нөгөө шагнал авна, одоо медалаа зүүн жил болгоо ирдэг хүүхдүүд байгаа. Мөн бид нар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жил бүр одоо хүүхдүүдийг сонгож энэ үйл ажиллагаанд оролцуулдаг. Жишээ нь өнгөрсөн хугацаанд бид нар одоо сонсголын бэрхшээлтэй эцэгтэй хүүхдүүд бас энэ нийгмээс тодорхой хэмжээгээр яадаг юм байна, тусгаарлагтай гэдэг юм байна. Тийм 100 гаруй хүүхдүүд, за Дауны синдромтой хүүхдүүд, за манай Сүхбаатар дүүргийг одоо бас сайхан цэмцгэр байлгадаг түүхийн одоо манай зөвлөгөө өгдөг хүмүүсийн маань 100 гаруй хүүхдүүд гэдэг юм уу. Одоо манай фэйсбүүкээр яваад байдаг энэ Сарна гэдэг буянтай эмэгтэй байдаг. Тэрний эмэгтэй хүүхдүүдтэй гээд одоо өнгөрсөн жил болохоор манай Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн төвтэй хамтраад бас энэ нийгмийн одоо халамж хүртэх шаардлагатай байгаа тэр хүүхдүүдэд гэдэг юм. Ингээд жил болгон бид нар ийм хүүхдүүдийг өөрсдийнхөө үйл ажиллагаанд оролцуулдаг. Чоожинлам лувсан хайдгийн занхан сүмэн бүхэлдээ шашны чоожин бух зан үйлдлийн онцлог болон догшин чоожин бурхтын сүрлэг бишрэм өнгө төрх байдлыг гаргахад чиглэгдсэн шашны агуулга бүхий зохиомжтой сүм юм. Уг сүмийн хойморт Монголын шарын шашны тэргүүний их ямбыг илтгэсэн 8 арслан 9 луугаар чимгэлсэн богдхааны сэнти суудлын өмнө тусгаалan зассан тавцан барилуулж зүүн баруун талд нь шарын шашныг үндэслэгч богд занхаава эд шид нууц тарны ёсыг үндэслэгч лом модомж үнэ шарын шашны гол ядан бүхэн жигждийг байрлуулан ловсон хайдгийн сахиуснуудаар хүрээлүүлжээ. Очирван наачин чоожин данилын самдуу пэрнлэж ялбуу зэмэр чоожин дорч үдэн сахиуснуудыг зисээр хөөж алтаар шаран сүрлэг догшин дүр төрх хурц хөдөлгөөн төгөр дүрслэн чоожин бух тавцанг тойруулан байрлуулжээ. Манай энэ одоо хайрцагт хүмүүсээ төсөл маань бол Сэлэн аймагт аялаа явж байна. Ер нь 10-аад одоо аймгаар бол аялсан байгаа. Мөн одоо 10 гаруй сургуулиудаар бол аялсан. Энэ бол хүүхдийн бас боловсролыг хөгжүүлэхийн хөтөлбөр байгаа. Мөн одоо манай музей маань их том цэцэрлэг түрээлэнтэй. Тэгэхээр бид нар бас энэ цэцэрлэг түрээлэнд маань төсөв байдгүй. Төсөвт бол ер нь цэцэрлэг түрээлэнг арчлах. За мөн одоо хүний нөөц байхгүй учраас бид нар төсөл бичиж энэ цэцэрлэг түрээлэнгээ сайхан авч явах гэж хичээдэг. Тэгээд энэ төслийн маань бас Австрали улсын иргэн одоо Рожер Перригийн санхүүжилтээр цэцэрлэгчлэлт гэдэг төсөл буюу одоо энэ зэрлэгээ зулгаагаад энэ өв сургамлаа арчлаад за мөн одоо зүлэгний машин аваад тэгээ яг энэ бас
тэр төслийн хүрээнд бол бас нэг 3 ажилтаа аваад ажиллуулж исэн. Одоохондоо бол тэр төсөл маань дууссан. За мөн одоо услахааны систем гэдэг ийм төсөл хэрэгжүүлсэн. Яа тэгэхээр манайх гүний удагтай энэ гүний удгийн маань бас услахаа хийхээр манай бүтэн 2 га газартай учраас бас хүртээмж нэх бага байгаад байдаг. Тэгээд бид услахааны систем гэдэг автоматар одоо энэ цэцэрлэгжүүлэлтийг бол сайхан усалдаг ийм бас төсөл хэрэгжүүлсэн. За бид Конрад Аденауэр Штифтунг гэх Германы байгууллагатай хамтраад 3 төсөл хэрэгжүүлсэн байгаа. Нэгдүгээрт бол Чожин ламын сүм музейтэй одоо холбогдлолтой сайхан номыг бид анх удаа монгол англи хэл дээр бол гаргасан. За мөн одоо аудио гайд буюу одоо үзэгчд маань өөрсдөө ингээд одоо аудио байдлаар энэ музейг үзээд сонсоод тайлбарлуулад явах ийм одоо аудио гайд гэдэг төслийг одоо музейн түүхэнд Монголд бас анх удаа нэвтрүүлж илаа. Энэ төсөл маань бол 2011 онд хэрэгжсэн. За мөн одоо музей стандарт дүрм журамд нийцсэн одоо хаяг тайлбар буюу одоо музей үзмөрүүдийг хаяг тайлбарлажуулах ийм сайхан төслийг хэрэгжүүлсэн. Энүүгээр бол одоо манай бүх үзмөрүүд маань хаяг тайлбартай, ялангуяа монгол санскрит төв ийм хэл дээр бол бас буулгаснараа онцлог юм. За мөн бид одоо элчин сайдын яамдуудтай хамтраад бас гэрэлтүүлгийн төсөл хэрэгжүүлсэн. Америк нэгдсэн улсын элчин сайдын яамтай хамтраад Зуу гэдэг нь эрхэмдээ тэгсэн утгатай жов гэдэг төв дүгнээс гаралтай ажээ. Шарын шашныг үнэлэгч бог 100%, бурхын шашин шинжилгээж юмдаа. Тас хатан мадар жов бурхны орон сүмийг сэргээж Шагжаамууны бурханд эрдмийн титэм өргөж жил болгон номон хорим хийдэг уламжлалтай болсноос шарын шашинтай орнууд томоохон сүмэдийн дэргэд бурхан багшийн дурсгал зориулсан 100 сүмийг барих болсон. За Чожин ламын сүм үзэн хотолчулсан энх хамгаалангийн төв сүмэд тавтай морил. Энэхүү сүм нь уран барилгын хувьд 8 хамтай гэрийн хэмжээгээр барьсан. За сүмийн 8 талтай ханын ханан дээгүр нь хөх тэнгэр, хөрс дэлхий, сүн далай, сүмбэр уулан дунд бурхан багшин шав 16 найдангуудыг хагас наашаа товойлгон ингмэл баримлаар өнгө ялган бодож урсан байдаг. За сүмийн хойморт бадарсан их гал дунд 9 луу ураалгоод хүмүүнд одоо хязгааргүй их эрүүлийн хаз жаргалтай насыг хайрлагч насны 3 бурхныг алтаар хулдан хагас наашаа товойлгож өнгө ялган бодож урлан мөн тэнгэр газрын хүчээр хүрээлүүлэн гэж урилсан байдаг. За сүмийн хоймортоо өндөр гэгийн зан газрын өөрийнх нь дүрийг шуумал дүрийг бүтээсэн байна. Баруун талд нь өөрийнх нь мотрын бүтээл аюуш, зүүн талд нь өөрийнх нь бас мотрын бүтээл дорцын бурхныг залсан байна.
За урдуур нь одоо өөрөө өөрийгөө бүтээсэн өндөр гэгээний гайхалтай бүтээлний энд хадгалагдаж байна. Мөн хоёр талд нь насан цаглагчгүй гэрэлт бурхан буюу авид бурханыг залсан байна. За энэ сүмийн маань баруун талын шилэн хоргонуудад өндөр гэгээний өөрийн мутрын бүтээл буюу сургууль хийцийн бүтээлүүд нь эндээ залгдсан байдаг. Мөн одоо хятад болоод төвд хийцийн бүтээлүүдийг зүүн талаар нь залсан байна. За одоо баруун талаар нь шилэн хоргон дох бүтээлүүдийг та бүхэндээ танилцуулъя. За баруун талын шилэн хоргонд байгаа өөрийнх нь язгуурын таван бурхны нэг эренжүү буюу эрдэнэ үсгэж гэдэг бүтээл маань хадгалагдчихж байгаа. За энэ язгуурын таван бурхны дөрөв нь одоо дүрслэг урлагийн музейд хадгалагдчихэдэг. За тэрний наад талд нь болохоор Майдар бурхны дүр байж байна. За Майдар буюу асрал бурхан маань ирээдүйн цагийн инрэл хайрын бурхан, ирээдүйн цагийн бурхан байж байгаа. За энэ нь болохоор хагас наашаа гიშгсэн эдэр залуу 16 настай хөвгний дүрээр бүтээсэн байдаг. За баруун мутрынх нь чагжаа нь бол бурхан багшийн сургаал номыг дэлгэрүүлнэ гэсэн номын чагжаа хийсэн. За уулсын их үс нь бол удаа эдийн ундаа илбэг байхын бэлэгдэл байдаг. За үсэн дээрхэн магна дээрх сувраг нь болохоор бурхан багшийн сургаал номыг дэлгэрүүлнэ гэсэн утгыг илэрхийлдэг. За зүүн мөрөн дээрх бод хөрөөсний арьс нь бол Жандрасаг бурхны энэрийн нэгүүлсэн сэтгэл гамтаа гэсэн утгыг илэрхийлж байдаг. За зүүн гартаа барьсан бомбтой аршаан үхэлгүүн мөнхийн бомбын аршаан буюу цоргон дээрх одоо таг нь болохоор усан галбаас игүүдэхээс авран хамгаална гэсэн утгыг илэрхийлдэг. Наран дэвсгэрт бадам хянхай хуш самрын суурин дээр хагас наашаа ирж яваа цагийг бэлэгдсэн ингэж дүрсэлсэн байдаг. За мөн наад талд нь Минтуг буюу мөн язгуурын таван бурхны нэгийг дүрсэлсэн байна. За энүүгээр нь ингээд бодисатва буюу отож манлын дөрүүд байна. За мөн цагаан огоон тархийг бас энэ залсан байна.
ламын сүм байгуулагдсны 110 мөсөө болсны маань 80 жилийн ойг тохиолдуулаад энэ мөсөд ажиллаж байсан үе үеийн удирдлага ажилтнуудыг баярын мэнд төргий мөн гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхний хүсэн өрөө энэ цавшааныг ашиглаад бас энэ сүм музейг дэмжиж ирсэн иргэн байгууллага та бүхэнд талархаж явдгаа өөрийн болоод одоо хамт олонныхаа өмнөөс илэрхийлье. Та бүхний ажил үс үргэлж дэлгэрч байх болтугай. студийн бүтээл түүхэн юмар нэвтрүүлэг Trojan Lamын сүм музейгээс та бүхэндээ нэвтрүүлгээ жаргаж байна. Баярлалаа та бүхэнд.